За сайн байна уу? Онлайн сургалтын төгсгөлийн нэлээд би Момшгийн бодлого болон бодолтод Японы засгийн газрын тэтгэлэг хөтөлбөр буюу Момш шалгалтын 2019 оны материал их сургуулийн физик бодлого 5 гэсэн чинь нэлийн хүндхэн бодлого ороод ирсэн болохоор энийг бодохгүй хэд өдөр цухтаагаад явчлаа. За эхлээд мэдчих хэвээр юм гэхээр нэгт нь юм байна. Ингээд нэг юу гэдэг лээ? Хоёр орчны завсар үг те. Энэ нь болохоор энэ нэг хугарлын илтгэжтэй, энэ нь хоёр хугарлын илтгэжтэй байгээ. Тэгмүүд нэг гэрэл ишгээ орж ирсэн чинь бид нар туссан өнцөг гэдгийг болохоор заавал энэ нормалтай нь үүссэн өнцгийг туссан өнцөг гэж авна шүү. Тэгээд түнш энэ дэр үүсэж байгаа өнцөг ямар ч хамаагүй. Энэ нөгөө 90 градустай нормал босгоод тэгмүүд тэрнтэйгээ үүсгэсэн өнцгөө. Энэ өнцгөө альфа гэдэг. За энэ бол туссан өнцөг юм байна. Тэгмүүдээ хугараад гарсан өнцгөөс бас нормалтайгаа үүссэн өнцгийг нь хугарлаа гэмэл энэ дэр ингээ бета гэж. Бета нь болохоор хугарсан өнцөг гэх юм. Нэг нь туссан өнцөг нь нөгөөт нь хэрвээ ийшийг ингээ буцаад ойгоод явах юм бол яг альфагаар байна те. Тэр нь болохоор хугарс ойсон өнцөг нь ийшгээ бета гэдээ хугараад орсон өнцөг нь болохоор яг бета гэдэг. Яг харах юм бол болохоор ингэж орж ирчээ. Тэгээ нэг шулууныхаа дагуу үргэлжлэхэж биш те. Хааны тийшгээ арай их том өнцгөр ч юм уу арай бага өнцгөр ч юм уу хугарсан байгаа тийм үү. За энэ дээр тэгээд нэг хугарлын хууль биелэх хэвээр. N1 синус альфа тэнцүү N2 синус бета байна. Синусууд гэдгийг зээлж тэнгүүтээ энийхээ n1 орчинтой юм бол тэр альфатай, n2 орчинтой юм бол тэр бетатай гэдэг. n1 синус альфа гэсэн n2 синус бета гэх юм байна. Гэдэг төвчүүлнэ. Энэ хугарлын өнцөг энийг бол мэдчих хэвээр. За өөр юу байна гэхээр n гэдэг юм ба. Хугарлын илтгэгчтэй одоо яхаа агаарт болохоор вакуумд болохоор 1 байна. Тэгмээ шилэнд болохоор 1,33 байна ч юм уу. Усанд болохоор n хэзээ 1.5 байна гэдэг ч юм уу. Энэ янз бүрийн бодлогоноос хамаарат яхаа тооцогдсон байгаа. Энэ n гэдэг бол ерөөсөө цэг бахан би хэлж байгаа. Цэн болохоор манай гэрлийн вакуум давхарт те. Гэрэл вакуумд ямар хурдаар явт юм бэ? Вакуумд. В нь болохоор тэр гэрэл чинь тэгвэл энэ орчинд ямар хурдаар явж байгаа юм бэ? Одоо энэ ус гэсэн юм уу, шил гэсэн юм уу те. Тухайн орчинд нь ямар хурдтай явж байгаа юм бэ гэж энэ хоёрыг харьцуулсан байгаа. Тэгмэд болохоор C бол ерөөсөө орчин дээр хамгийн их хурд гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр C-г нь V тугахаар болохоор юу юм C-гээс бага тунд тоож байгаа болохоор энэ ерөөсөө их буйд тэнцөнийг вакуумд юм агаартай бол нэг яриа гарна. Тэгэл өөр ямар ч материал хэрэглэсэн байсан тий. Нэгээс их буйд тэнцүүд гэсэн. Нэгээс их тоохрох хэрэгтэй байгаа шүү. За N гэж нэг юм байна. Өөр нэмээд юу юм? Ямар ч гэрлийн хувьд болохоор нөгөө юу байгаа тий. Долгионы хувьд буйд тэнцүүл ямтай F гэж байгаа. Долгионы урт хурж идэм долгионы давтамж нэг нь болохоор тэдэн метр ч гэсэн юм. Нүүд нь болохоор герц буюу яг 1 хугаан секунд гэсэн нэг штэ байгаа. Тэгээд үржичгээрээ метрийг хугаан секунд гэдэг нэг чинь хурдын нэг шин гараад байна тий. Ямар ч долгионы урт долгионы хурд гэдэг бол тэнцүү долгионы уртыг нөвчдөг долгионы давтамж нь байна гэсэн нэг юм хайл байгаа. За өөр болохоор манай бодлогон дээр юу хэрэгэлсэн. Нэг орчноос ингээд гэрэл туслаа. Тэгэнгүүтээ буцаад яг ойлоо тийм үү. Тэгэхээр энэ дээр болохоор дунд нь нормал ингээд босгоч юм бол альфа өнцгөр туслаа, альфа өнцгөр ойлоо. Энэ альфа бол альфагаараа байж байна. Тэгэнгүүт болохоор n1 n2 гэж тавьчаар. За n1 нь ихээрээ бий. Тэгэх юм болохоор зүгээр байна гэж тавьчих. Зүгээр байна. Тэ нэг нь одоо n1 нь их гэдэг чинь юу гэсэн үг? Шилнэс гэсэн үг тий. Энэ ингээд нэг шил байсан чинь ингэж ийшээ нэг гэрэл ирснээ болохоор агаарлагаа мэдээж хэрэг тодорхой хэмжээнд гараад явна. Буцаад бас тодорхой хэмжээнд ойш шүү дээ тийм үү? Тэгэхэд болохоор энэ дэр бол зүгээр байна. Тэгснээ n2 нь хэрвээ их бай. Гаднах нь их бай. Тэгэх юм бол болохоор ойхдоо яхаа фаза өөрчлөн гэхөө. Пай фаз өөрчлөн гэдэг чи. Фаз өөрчлөнө. Хэрвээ тэ хэдүүлээ агаараас тийм үү? Гаднах нь багштай агаар нь нэгтэй байж байгаад энэ дээр шилэн 1.5 таа гэдэг илүү өндөр хугарлын илтгэжтэй орчин дээр ирж ойж байгаа юм бол энэний фаз нь өөрчлөгдөд одоо эндээс болохоор шууд ингээд үргэлжлэх хэрэгтэй юм байсан бол нөгөө тишгээ харчихна гэсэн үг. Ингээд гэж. Тэ. Энийг яах гэдэг юм хэрэг хэрвээ хоёр гэрэл шууд ийм хоёр гэрэл авах юм бол нэмхээрээ хоёр дахин их болчих шүү дээ тийм үү. Тэгэхээр илүү тод болно гэж. Тэгээ фаз нь болохоор паяар зөрчлөө гэхээрээ ийм болчих гэдэг байхгүй юу. Тэ. Энэ нэрийг нэмэх юм болохоор ийм зүгээр шулуун гараад ирнэ. Юуч болчихно гэж. Тэгэхээр юу юм ямар орчин дээр яаж хугарч ийн гэдэг нь болохоор энэ хэрэгтэй болоод байгаа. За тэгээд болцгоо бодлооцгоо. За яасан болоо гэсэн чинь гэрлийн дэлгөөнтэй лямбда урттай явж байгаад тийм нэг нимкэн юу савнгийн хөөсөн дээр туссан юм шиг байна тийм үү. Тэгмээ өөдөө өнцгөр тусч орлоо. Тэгээд савнгийн хөөсний маань зузааны гинтээ гэж. Тэгэх юм бол яхаа орохдоо болохоор P өнцгөр хугараад орчих гинэ. Тэгээд агаарынхаа хурлын илтгэгчийг энэ тэнцүү нэгээр нь тавьчих. Гэрлэн доторх нь юм уу? Савнгийн хөөсөн доторхойгоо болохоор n-ээр тавьчих тий. N гэдэг ямар нэгээс их тоо байгаа гэж бодчих.
За тэгэх юм бол дараах асуултад хариулна гэж тавьчих. Тэгэхээр би болохоор шууд бодлогоноос үйлдвэрээс харж байгаа гэж болно тийм. Нэгийг үрждэг нь синус өдөө тэнцүү. Энийг үрждэг нь синус b. Энэ зөвхөн шууд хугарлаа л тийм. Гаднаа 1 байгаа өдөө байгаа. Дотроо болохоор n байгаа, p байгаа юм бол шууд ингэж хэлнэ гэсэн үг. За эхний асуулт нь юу гэсэн бэ гэсэн чинь савн дотор байгаа гэхүү. Тэгээ савгийн хөөсөн дотор байгаа гэрлийн долгионы уртыг нь олно гэж асуусан юм байна. Тэгэхээр энэ дэр ингэж хийх хэрэгтэй. Эндээс нэг юм ингээд гэрэл яваад орж ийнэ. Тэ? Тэнгүүд ингээд орсноо ямар нэг гэрэл болжээ. Энэ хоёр дээр бол давтамж нь яг адилхан байна. If-үүд нь тэ давтамж нь яг адилхан байна. Нэг нь то секундэд яах юм хоёр долгион орж ирж исэн гэсэн бол нөгөөтгөн секундэд яг л хоёр долгион орж ирсэн л гэж байх хэвээр. Давтамжууд бол угаасаа адилхан байх хэвээр гэж. Тэгэхээр дээдл дээр болохоор яхаа гэрэл маань нөгөө C урдаараа явж байгаа тий. Агаар дээр явал C урдаараа явж байгаа. Дотроо ороод ирэхээр n тэнцүү C-г байх нь V гэсэн шүү дээ. Тэгэхээр би буцаад V-г нь болох юм бол V тэнцүү C-г байх нь n болж байгаа. Дотроо болохоор ийм хурдтай явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ямар ч төлөвний хувьд V тэнцүү лямбда f байх хэрэгтэй гэдэг хоёлаа хэрэглэж чинь тий. Агаар дээр болохоор за C хурдтай байсан юм байна. Лямбда хурлын илтгэжтэй. Юу лээ? Лямбда төлөвний хурдтай байсан юм байна. F татамжтай байсан юм байна гэж. За дотроо ороод ирсэн чинь савгийн хөөсөн дотор болохоор C-г байх нь n гэсэн хурдтай болж байгаа юм байна тийм үү? Тэр маань болохоор лямбда штрих гэж өөр төлөвний хурдтай болж иж адилхан татамжтай байх хэрэгтэй байхгүй. Тэгэд энэ гिचлүүдийг хооронд нь хуваach юм бол if-д нь дарагдаад юу вэ? N дэшгээ гараад ирэхгүй тийм. N тэнцүү лямбдаг байх нь лямбда даш. Лямбда даш гэдэг бол ерөөсөө лямбдаг байх нь юм байна. Гэт нөгөөдгөө гаднаасаа явах нэг юм гэрэл орж ирсэн бол дотроо орж ирснийхэн дараа ийм болчдөг ч юм уу тийм. Эсвэл нөгөө тийшээ байдаг ч юм уу. Эдсэн гэрлийн маань долгионы урт нь өөрчлөлт юм байна тийм үү? Лямбдаг байх нь энэ юм байна. Лямбдаг байх нь гэсэн хариу байна уу? Энд байна. За нэгтний юм байна. Хоёрт нь яг уу хэрэг өдөө болон P2-ийн хооронд хамаарлыг бичнэ. Шууд нөгөө юу байгаа шүү дээ. Гаднаа 1 байгаа, өдөө өнцгөр туссан. Дотроо болохоор n байгаа, P өнцгөр гарсан, хугарсан тий. Тэрнийг синус өдөө тэнцүү n синус p гэж тавьсан. Тэгэхээр энэ гişэл маань байна уу? Синус өдөө тэнцүү n синус p. За энэ косинустай юмуд биш ээ. Косинусуудын дараа ич. Энэ шүү дээ. Синус өдөө тэнцүү n синус p. Гуравт нь болохоор хэрвээ тодорхой хэмжээний нөхцөл хангагдах юм бол тэ constructive interference нь болохоор бие биенийг нэмхээр гэсэн үг. Ингээд хоёулаа таарчаараа нэмхээр болохоор юм хоёр дахь их юм шиг тийм үү? А хэрвээ destructive байсан болохоор бие бинийгээ устгахаар ийм байх юм бол яхаа устгаад байхгүй болчихтой. За энэ дэр болохоор нэмэгдэхээр тийм интерференц бий болно гинэ. А тэгэх юм бол тэр нөхцөл нь ямар вэ гэж хэлсэн юм. Тэгэнгүүт энэ дэр болохоор одоо юу гэж гэдэг байхгүй. Гэдгүүлээ. За эндээс ингээд нэг гэрэл ирлээ, эндээс нэг гэрэл ирлээ тийм үү. Тэгэхээр одоо ингээд шууд хоёр талд нь 90 градус ийм шилонцож байгаа бол энэ хоёр бол одоо нэг адилхан фазтай байгаа гэж хэлэх гээд байгаа. Нэг нь одоо нэг юм гэрлийнхаа энэ хамгийн их дээрээ байсан ч юм уу хамгийн бага дээр байсан бол нөгөөх нь бас яг адилхан тэрэн дээрээ байсан гэсэн үг. Яг энэ дээр ирээд харахаар нь бас яг энэ дээр хамгийн их байсан бол энэ дээр хамгийн их нь байгаа гэж. За тэгээд ийшгээ яваад энэ явсан замыг нь болохоор бол энэ явсан замтай адилхан гэдэг. Би яг л дахиад нэг юунуудаа энийг нэг бичээ тэгэнгүүтээ болохоор гаднаа C урттай байгаа дотроо n тэнцүү C байх нь v байсан юм чи v тэнцүү C байх нь энэ хурдтай байгаа тэгэнгүүтээ яа нэг жоохон өнцгөөгөө те энэ альфа юм чи энэ альфа тэнд p юу лээ энэ өдөө юм чин тэнд өдөө энд p юм чин энд p болохоор тэгээд энэ утгыг нь ээлгийг энэ төр гэж харж агаад яхаа яг энэ зай бол энэ зайтайгаа нөгөө гэрлийн хувьд бол адилхан юм байна. Нэг нь болохоор те ийм долгион тэдэн удаа орсон бол энэ нөгөөд нь болохоор нөгөө долгион тэдэн удаа орох юм байна гэж харж болно. Ингээ харж болохоор гол нь CQ2 дээр болохоор долгионы фаз нь бас адилхан байх гэдэг байгаа байхгүй. Тэгээ нэг нь хамгийн их байсан бол нөгөөд нь бас хамгийн ихээр нэг нь хамгийн бага байсан бол нөгөөд нь хамгийн багаараа энэ хүртэл бол ингээд яг асуудал бай. За энээс хойш гарч ирсэн замын маань тон долгионыхон тоотойгоо тэнцүү байвал те. Яг ингээд тэнцчээр ингээд таарж явах юм бол нөгөө бие биендээ нэмэгдэхээр гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Хэрвээ зөрчих юм бол хасдгаар болж байна шүү тийм үү. За тэгэхээр эндээс энэ хоёрын замын зөрүү юу юм бэ гэх юм уу? Тэ? QB дээр нэмэх нь BC юу? QB дээр нэмэх нь BC гэдэг маань ямар ах хэвтэй юм бэ? QB дээр нэмэх нь BC маань болохоор нөгөө лямбда дахин байх хэвтэй. Лямбда M гэдэг ч байгаа. Тэ? M болохоор ямар нэгэн култоо. Тэгээ лямбдатайгаа адилхан байх юм бол гараад ирнэ. Гэсэн чинь энэ дээр дахиад юу нэмүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Гэдгүүлээ. Урлагийн илтгэгч маань энэ гаднах орчин дээр энийг байсан дотроо болохоор n болсон шүү дээ. N нэгээсээ их. Тэгэхээр энэ дээдл дээр ойртой болохоор фаза өөрчлөн гэдэг маань. Тэ? Энэ фаз нь паяар зөрнө гэсэн үг. Тэгэхээр би энэ дээр болохоор долгионыгоо нэмгийн 2-ны ихтэй гэж тавих гэдэг байхгүй юу? Тэр доотлол дээр болохоор яхаа n их шүү дээ тийм үү? Тэгэхээр
энэсээ бага орчин дээр ингэж ойхоод болохоор ямар нэгэн фазын өөрчлөлт байхгүй. Доотлих болохоор фазын өөрчлөлт байхгүй. Дээдлих болохоор 90 градус, 180 градусаар уу тий. Яг энийг нөгөө хагас зөрүүлэхээр фазын зөрүүтэй байх болохоор би энэ 2-1 гэж бүхэл тондрыг нэмэх хэрэгтэй болж байгаа. QB дээр нэмэх нь BC гэдэг маань болохоор энэ зам маань шүү дээ. Гэт харахаар юу байна вэ? 3 дахь үнэтэй. QB дээр нэмэх нь BC, QB дээр нэмэх нь BC, EM дээр нэмэх нь 2-1 гिचээд лямтаг байх нь гэдэг нь зөв шүү дээ. Дотроо болохоор л бол лямтаа даш тэнцүүл лямтаг байх нь хэлсэн байгаа шүү дээ. Ингэж явж иж дэлгэн мөн гарна шүү дээ. Тэ. Тэгээ гаднаа буцаад ирээд тийм үү. Эндээс нэг гэл эндээс шууд ойсон ч юм болохоор шууд лямтаа ортараа л байж байгаа шүү дээ. Энэ доторх ч юм болохоор ингэж явахдаа би яг ингэж нэг 90 градус татаж фаз нь адилхан байгаа шүү гэчихэд эндээс дахиж нэг 90 градус татаж фаз нь адилхан байгаа шүү гэчихэд энэ үлдсэн энэ зам маань болохоор бүхэл тоон долгионтой байх хэвээр гэхэр чинь энэний нөгөө доторх нь болохоор лямтаа даш буюу лямтаг байх нь n гэсэн ийм утгатай болсон байгаа шүү дээ. Энэний маань бүхэл тоон байх хэвээр байхгүй. Тэгснэ тэгэхээр хоёрын нэг нэмэгдсэн байгаа тийм. Яг тэгэхээр энэ дээр болохоор нөгөө ойртоо хурлын хэлтгэж багтаа орчноос хурлын хэлтгэж ихтэй орчны завсар дээр тусч иж ойсон гэсэн болохоор тэрний хоёрын нэг орсон байгаа. Тэр энэ л агараа. За тэгээд QB гэсэн юм орж ирсэн юм байна. Дөрөвт нь болохоор тэгвэл D-ийн 3 бэлдэг байх D-ийн нөхцөлийг олно гэх юм. QB дээр нэг хүн BC тэнцүү ийм байх D-ийн нөхцөл гэрээ QB гэсэн юмуд нь байхгүй ч штэ. За энэ дээр болохоор төлөвлөгөө тавьчих. Ийм байгаа гэдэг чинь тийм гэсэн үг. Ингээд эндээс ингээд тацаа ичгаар тийм үү. За эндээс нэг гэрэл туслаа. Үүднээс яхан адилхан гэрэл туслаа. Энэ бол яхан туссан өнцгөрөө байлаа тийм. Тэгэхээр энэ дээр болохоор өөддөөгөр туссан юм бол энэ дээр бол өөддөөгөр тусаад өөддөөгөр хайцсан байгаа. Дотроо болохоор ямар нэгэн P өнцөг үсгээд хугарцсан тийм үү. Ингээд явчих тийм. Энэ дээр болохоор нэг P өнцөг үсгээд хугарцсан байгаа. Энэ дээр дахиад P өнцөг үсгээд хугарч дахиад тусаад өөддөө болж байна тийм үү. Энэ дээр дахиад PP явах хэрэгтэй тийм. Тэгсэн чинь бид нар болохоор энд байсан цэгээс нийшгээ 90 градус буулгацсан уу. Тэгээд одоо энэ доотлын зай болон энэ дээдлийн зай гэж ярих гэдэг байна шүү дээ. Тэгэхээр би нэг ингэчмээр байгаа. Шууд толиолт хийчмээр байгаа. Тэ? Дахиад нэг доошгоо D зурж хаяад энэ ингээд D юм байна. Тийм бол дахиад доошгоо дахиж нэг D зурж хаяад энэ байсан шулууны B шиг толиолт хэлчихэж байгаа байхгүй. Тэгэх юм бол энд чинь нөгөө завсраа PT байгаа юм чи энэ дээр дахиад бас дахиад PT гарч ирэхээр энэ бол ерөөсөө ингээд нэг шулууны дагуу тэ. Нэг шулууны дагуу энэ нутгийг олё гэж. QB дээр нэмэх нь BC гэдээ олцсон байгаа шүү дээ. Тэр урт чинь бол одоо ингээд нэг ойлгож байгаа зүгээр нэг ийм шулууны уртыг юм байна. Энэ шулуун чи өөрөө юу юм гэхээр ийм нэг шулуун байна. Энэ дээшгээ 2 D зайтай болцсон тий. Нэг ойлгосон юм чинь. Тэнгүүтээ эндээсээ би 90 градус болгоцсон байгаа шүү дээ. Тэгжээж нөгөө нэг Q зэх маань гарч ирсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ доотлын өнцөг гэдвэ. Гэхээр энэ дахиад P юм шүү дээ. Энэ дахиад P юм шүү дээ. Тэгэх юм бол юу вэ? 2D cosmos P гэдэг чинь өөрөө энэ QB-д нэг BC юм шүү дээ. Тэ. Энэ хэвд болохоор манай B нэг гоё. Энд байсан C даш гэдэг шиг гаргаад тавьчихсан. Ойлгоцсон тий? Ингээд. Тэгэхээр 2D cosmos P юм байна шүү дээ. Ингээд тавьчихаараа манай 3 дээр олсон байгаа нөхцөл маань болохоор ийм байсан бол одоо тэгвэл яах нь 2D cosmos P тэнцүү ийм дээр нэмэх нь 2-1 лямбдаг байх нь энтэй. Тэгээд D-ийн нөхцөлийг олох юм бол D тэнцүү ийм дээр нэмэх нь 2-1 нь байжийг лямбдаг байх нь 2 n cosmos P явах гэсэн. Тиймээр байна. Дэшигээ гаргачихжээ. Энэ m дээр нэмэх нь 2-1 гэдгийг болохоор янзлаад 2m дээр нэмэх нэг доороо болохоор 2 таа шүү дээ. Тэгээд лямбда 2n cosmos P юм чинь d тэнцүү юу вэ? 2m дээр нэмэх нь 1 лямбда доороо 4n cosmos P гэсэн. 4n cosmos P, 4n cosmos P, 4n cosmos P. Энэ үү? 4n cosmos P 2m дээр нэмэх нь 1 лямбда гэсэн. За нэг юм бодлого байсан юм байна. Тэ? Тэгээд шинээр гарч ирсэн үгнүүд гэх юм бол юм байна. Гэрлэн цэцрэг дэлгэний урт хавтгай нэмгэн савнгийн хөөс тэгээд D зузаантай байсан тий. D зузаантай тэгэнгүүтээ болохоор хурлын илтгэгч интерференц тэгэнгүүт нэмэгдэх баавтгацсан тийм үү? Нэмэгдэх нь болохоор яг ингээд фаз нь адилхан таарсан байх юм бол нэмээд юм 2 дахин их болчихно. Хасагдах нь болохоор фаз нь ингээд зөрчсөн байх юм бол тий. Энэ нөгөө хамгийн бага нь хамгийн ихтэйгээ хөдлөөгөө ингээд таарсан байх юм бол нэмэхээрээ шууд юм давтгачлан болоод ямар ч гэрэл болчих тийм үү. За нэвлээ энэ байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя. Гарч ирсэн юмнууд маань болохоор эдрээс нь тий гэрлийн хугацааны явлага тэгээ N-ийн тодорхойлолт байгаа. Тэнгүүтээ ойлтон дээр болохоор ийм юм болох юм байна гэсэн юм байгаа. Тэнгүүтээ бас лямбда байсан тий. За